Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг улсын их хурлаар хилцэж, улсын их хурлын хууль болгож баталж яах гэсэн энэ концепц бол анханасаа нэлийн сайн нямбаа үзэж хараад олон яамны дээр хүрээнд бүгдийг ингээд бүхэлд нь томд нь сая Лусан жамцгшууны хэлдэгчлэн том утгаар нь бол харж ээж төлөлтөө бол хийгээд ингээд батлаад хууль болгоод явъя. Тэрийг бол хин нэгэн эрх мэдэлтэй дарга хотын захирагч одоо архитектор давхиж очиод өөрийнхөө одоо саналаараа өөрчлөлт хийдгүү ийм л байдалтай байлгыг гэсэн анх концепцээр энэ хот байгуулалтын хууль руу оруулж ирсэн юм шүү дээ. Тэгээ одоо энэ дархан цацдаг газартай холбоотой асуудлууд бас нэлээд гişүүд маань ярьж байна. Нямбат дарга ер нь хууль санаачлаад оруулж ирсэн дээрх үү. Энэ чинь Улаанбаатар хотын нэг хэсэг болчлоо шүү дээ. Юун дархан цаацад газар хөтгөлийн чинь нэг хэсэг төрийн болон төрийн бус байгууллагууд бүгдээрээ л одоо орчлоо. Тэгэхээр хотын одоо нэг хэсгийг бол 5% энэ төлөлтөө хийгээд цаашаага хот байгуулалтынхаа хэмжээнд бол явах хэрэгтэй. Энэ удаагийн хот байгуулалтын энэ одоо концепц энэ өөрчлөлт бол бас тодорхой хэмжээнд түрүүн Нямбатар даргач хэллээ бид өөрсдөө хийсэн гэж. Бид өөрсдөө хийж чадна. Бүх мэрэгчлэнгүүд байгаа. Ганцхан бодлуулдаг л болчих хэрэгтэй байхгүй. Түнсэж бүгдийг бид нар төлөвлөж чадахгүй биш шүү дээ. Бид бүгдийг төлөвлөж чадна. Хот байгуулалтын төлөвийг хийж чадна. Тийм болохоор 5% бас нэлийн өндөр түвшинд орж исэн болов уу гэж одоо найдаж байна. За тэгээ архитектураас ахуулаад нэлийн одоо мэрэгжлийн төвчний хүмүүсээ бас татаж оролцуулсан байгаа гэдгийг бол бас харж байгаа.